Сайн уу? Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болсон байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүн эргэж ирэх үү гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За тэгээд өнөөдөр нэгэн гоё шинэ хөзөр маань ирсэн. Тэгэхээр энэ хөзөртөөгөө хараахан танилцаж амжаагүй байгаа учраас бүгдээрээ юу яа гэж бодлоо. Сонголтын картн дээр гоё зураг оруулъя гэж бодлоо. За ер нь бол маш гоё юм хугацаа заасан юм гоё картууд маань ирсэн байна. Групп нэгийнхаа сонголтыг бүгдээрээ харж ирцгээе. За групп 1 Scorpio Time гэсэн хүү картны маань сонголт групп 1-ийнхэн маань ер нь бол энд хилэнцгийн орд гэж орж ирж байна те. За хоёрдугаар карт маань за зөндөө карт гараад ирсэн учраас цаад хийчих та. За групп 2 September гэсэн хүү картын маань сонголт гарч ирлээ. За гоё алтан шаргал авч. За групп 3 Step take care. За энэ хүү цагны зурагтай карт маань групп 3 болж гарч ирж байна. За ер нь ингэж тавьбал дээр юм байна шүү. За ингээд 1 2 3 дугаар групп та бүхэн маань хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хийж байна. Групп 1-ийн маань Scorpio Time гэсэн энэ хүү картын сонголтыг хийжээ. За ер нь бол 10 сарын 22-ноос 11 сарын 21 тэ өөрт байгаа ижидээ нуугдмал ижидээ гаргаарэ гэсэн юм сонирхолтой үгтэй карт байна. Тэгээд танд яг ямар нууц тийм ижид байгааг бүгдээрээ харцгаая. За ингээд тэр хүн эргэж ирэх үү гэсэн картын уншлага маань энэ хүү картаараа хийх болно. За групп 1-ийнхэн Scorpio Time тэр хүн эргэж ирэх үү? За хамгийн ихний карт маань Hierophant карт маань гарч ирж байна. Five of Wands, King of Wands, Six of Pentacles. Тэр хүн эргэж ирэх үү? Devil cards. За групп 1 тэр хүн эргэж ирэх үү? Six of Swords, Four of Swords, Seven of Swords. Занчтай төмөн Sword карт маань гарч ирж байна. За гэхдээ арын карт маань хамгийн гоё таро карт маань гараад ирлээ. За Ten of Cups, Six of Wands, Magician гэсэн хүү картууд маань гарч ирж байна. За тэгэхээр штэ групп 1-ийнхэн маань жоохон сонирхолтой юм. Тэгээ энэ хүн бол миний хувьд айгүй тийм гацалттай байгаа, урагшлах ямар нэгэн үйлдэл хийх одоогоор боломжгүй. Дээр нь энэ хүн дээр ямар нэгэн хэлж болохгүй тийм нэгэн нууц байна гэж хэлнэ. За Hierophant картаар хэлж байгаа нь энэ хүн ер нь яг Hierophant маань одоо санвартны карт те ямар нэгэн энэ хүнийг магадгүй одоо чиглүүлдэг те энэ хүнд ямар нэгэн байдлаар одоо зөвлөгөө өгдөг
энэ харилцаан дээр магадгүй зөвлөгөө өгч иж магадгүй те одоо та энэ харилцааг одоо энэ хүнийг ирэх үү гэж асууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүнд бол одоо юу гэдэг та хоёрын харилцааг ингээд нэг юм хүндлэнгийн өнцгөөс харцдаг нэг ийм хин нэгэн хүн байдаг буюу энэ хүнд нэг ийм хүнээр замчлалдаг гэсэн үг. Ер нь бол яг үгэнд нь ордог л гэсэн үг байхгүй юу? За Five of Wands карт маань хооронд чинь таярт ялгаатай байдлууд байна. За дээр нь жоохон одоо үл ойлголцлууд байна. Өөрийнхөө өнцгөөс тэг ингээд асуудлыг шийдээд хоорондоо жоохон эв түнжингүү байгаад идэм байна. За ер нь бол өөрийг чинь гэсэн ийм дотоод ийм хүсэл тэмүүлэл буюу энэ хүнд intense энэ сонголтын картн дээр байгаа passion, за mastery гэд ер нь бол энэ хүн одоо таныг одоо юу гэдэг боддог тантай одоо цуг байсан үеуд ч гэдэм үү те тэр зүйл бол энэ хүнд айгүй тийм гоё урам зориг өгч байсан гэж хэлнэ. За Six of Pentacles карт маань ард нь гарч ирсэн байна. Тэгэхээр энэ карт маань ер нь бол яг те энэ харилцаанд одоо өөрийн чинь талаас яг юу өгсөн, нөгөө хүний талаас юу өгсөн бэ гэдэг энэ зүйл дээрээ ерөөхдөө бол маш их юм хэмжүүр хийж байгаа буюу ер нь бол энэ хүн жоохон юм эго гэдэг төв бол байна гэсэн үг. Эго гэдэг үзэл тий угаасаа л би одоо өөрийгөө ер нь бол энэ харилцаан дээрээ нэгт тавьж байгаа буюу өөрийнх нь зарчим үзэл бодол одоо зөв юм а гэсэн юм юутай одоо бодолтой гэсэн үг. За хамгийн сонирхолтой карт Devil карт байгаа. За Devil карт маань болохоор одоо энэ харилцаа цаашид ингээ үргэлжлэлээ гэж бодоход яг нэг юм тэ өгөх авах зарчим угаасаа алдагдчихсан байгаа буюу нэг нэгнийхээ ерөөсөө ингээд нэг юм одоо сэтгэлийгч байна уу те ер нь бол ямарваа нэг зүйл дээр хандж байгаа хандлага асуудал гих мэтчлэн зүйлүүд дээр та хоёр одоо нөгөө зөрөлдөөнтэй байгаа те тэгэхээр тэр зүйлс бол эцсийн дүндээ ингээд нөгөө цуг байхдаа яг тийм аз жаргалтай бус байдаг байдал нь нөгөө тал руугаа devil буюу юм токсик харилцаа руу оруулах гэдгаа гэсэн. Ер нь бол иймэрхүү зүйлс болсон учраас группнийхэн маань ерөөхдөө бол энэ харилцаанаасаа явсан гэсэн ийм карт гарч ирж байна. За Six of Swords карт те за Four of Swords, за Seven of Swords гэдэг ер нь бол спортууд маань айгүй их гарч ирсэн байгаад байна. Тэгэхээр энд бол яалтчгүй таарын дунд бол нэлээд их асуудал байна. Шийдэж чадахгүй байгаад энэ таарын зүйл дээр хоорондоо яг ийм эв түнжингээрээ те гоё одоо гаргалгаатай одоо нэг нэгийг ойлгож хүндэлсэн тийм харилцааны үзүүр байхгүй байна. За Four of Swords карт бол ерөөхдөө бол ингээд энэ хүн бол яг одоогийн байгаа байдалтай одоо юу гэдэг ер нь бол яг комфорт зон ч гэж бол хэлэхгүй. Ер нь бол энэ одоо таарын дунд үүссэн те тэрхүү олон асуудлыг энэ хүн айгүй олон талаас нь ингэж бодож ямар нэгэн байдлаар энэ дээр гарц гаргалгаа хайхыг хүсэж байгаа гэсэн. За эго гэдэг зүйл бол энэ хүнд байгаад байгаа те. За дээр нь уг нь бол Ten of Cups карт маань одоо нэгдүгээр группийн дээр маань ингээ гарч ирсэн байгаа. За тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн Ten of Cups-ыг ямар учиртай болохыг жоон тодруулцгаая. За Ten of Cups-ын яг ямар учиртай гарч ирсэн карт байна вэ? Ten of Cups. За дэлхий карт, амьдралын хүрцээ дэлхий карт King of Swords, Ten of Cups, Emperor, King of Cups, Five of Swords. За энэ картуудаа ер нь бол доош нь харуулж тавина. За харъя Ten of Cups. За яагаад ч юм энд биш үү? Ийм хоёр эрхтэй энерги гарч ирж байна.
За дээр нь moon card маань бас тэ яг ийм хоёр салаа замын хоёр талд. За энд болохоор ер нь бол энэ харилцаа цаашаа явахад ядарсан тэ. За дэлхийн карт маань бол энэ харилцаа ер нь бол ингээд хизээ тэ яг зөв байна тэр үед гэдэг шиг одоо тийм хариулттай Ten of Cups байгаад байна. Тэгэхээр энэ хүн бол үйлдэл хийхгүй жоохон удах боловч магадгүй та нарын сонгосон хугацаа тэ 10 сар 11 сар нэлээд хоол сонсогдож байгаа боловч энэ бол бас ийм утга учиртай цаг хугацаа болж таарах нэ. За Magician бол энэ одоо хүн ер нь бол ингээд яг нэг юм айгүй тийм юу гэдэг юм одоо асуудлыг нэг хорвоо ертөнцид даатгана гэж ярьдаг. Тэгээ яг тэр одоо өгүүлбэр яг энэ хүнд таарах юм шиг. Хизээ те энэ одоо битэрийн харилцаа айгүй юм эвтэйхэн ойлголцол түрээд нэг нэгээ ойлгоод нэг нэгээ одоо орон зайг хүндэлж чаддаг те болсон цагт энэ хүн ямар нэгэн байдлаар хариу үйлдэл үзүүлэх боломж нь бол гарч ирнэ. Энэ хүн явсан ч ер нь бол болохоор байна. Нөгөө талдаа угаасаа тэ хэрвээ одоо нөгөө нэг маш гоё юм эрүүл сайхан харилцаа бий болгож чадах юм бол буцаад эргэгч боломж байгаа буюу энэ хүн яг одоогоор ингээд тэ за ер нь бол ингээд ажилтны байдалтай, хүлээлтийн байдалтай. За магадгүй энэ жоохон холын бас харилцаа байж болохоор байгаад байна. За тэгээ эцсийн үндэ бол яг энэ харилцаа бол яалтчгүй та хоёрын хоёр талаас хоёулангийн чинь хичээл зүтгэл нэлээд их шаардах одоо харилцаа байна. Тэгээ энэ харилцаанд бол яалтчгүй ингээд нэг тийм үйл ойлголцлууд ихтэй юм. За нэгэн хөрхөн карт маань бас ирсэн байгаа. Эндээс бүгдээрээ та ер нь бол яг одоо энэ хугацаанд те магадгүй энэ хүн баг ингээ 10 сар 11 сар юм уу ер нь бол ингээд жоохон бизи байгаад байна шүү дээ. Бизи ч явахтаа ер нь бол энэ харилцаа руу бас яг иргэн гэсэн тийм нэг картууд маань жоохон цөөхөн байна. Ялангуяа Cups карт дутагдж байна. Ten of Cups ганцхан гарч ирсэн боловч энэ амьдралын үрд картаа нийлээд хизээч яж болохоор байгаад байна. Тодорхой цаг хугацаа бол байхгүй. За энэ хооронд та яг юу хийх ёстой вэ? Би бүгдээрээ маш хөөрхөн юм Oracle-аас асууцгаая. Ийм хөөрхөн Oracle карт маань ирсэн байгаа. За group 1 яах ёстой вэ? За та тэ бүр ингээ perfect бүр юм гайхамшигтай байх ерөөсөө тийм алба байхгүй шүү гэж шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг хүн болгонд бас ингээд нэг юу байдаг те. Сул талууд бол байдаг. За тэгэхээр магадгүй та энэ харилцаан дээр хэтэрхий их ингээд те ийм төгс төгөлдөр болох гээд ингээд хичээгээд ах шаардлага байхгүй гэсэн ийм зүйл байна. Одоо Oracle карт маань гарч ирж байна. За дараагийн карт маань You are amazing гинэ. Чи бол маш гайхамшигтай шүү гэсэн карт гараад ирэх юм. За тэгэхээр энэ та ингээд төгс төгөлдөр бүр гайхамшигтай байх гэж та тэг хичээх хэрэггүй гэдэг картын араас та бол гайхамшигтай гэдэг карт гараад ирлээ. За тэгэхээр ер нь нь штэ тэг та бол өөртөө нэг юм гоё те итгэх ёстой юм байна. Би за ямар ч сан төгс төгөлдөр байж болохгүй ч гэсэн бас тийм сонирхолтой одоо тийм гайхалтай хүний бастай нэг юм анхаарал одоо татаж чаддаг нэг тийм Европсын гэх юм уу да тий. За 3 дахь карт маань за өнөөдөр бол чиний өдөр шүү гэсэн юм карт байна. Тэгэхээр ер нь бол яг энэ хүү карт маань юу гэдэг өнөөдөр таны өдөр шүү гэдэг нь магадгүй та өнөөдөр энэ уншлагыг одоо үзээд өөр дөрөө илүү фокус авах нь зөв юм аа гэжсэн бодол авах юм бол энэ бол та өөр лугаа дотоод руугаа чиглэж байгаа хамгийн бест өдөр байх болно гэж хэлнэ. За та бол хайрлагдсан та үнээс ч илүү зүйлийг одоо тэ хүртэх хэрэгтэй юм аа гэдэг нь ер нь бол энэ хүнийг бол тэ нэг айхтар орчлон руу ертөнцийн төв болгож харахаасаа илүү буцаагаад
өөрлөгөө ер нь жоохон өнгөгөөд өөрийнхөө маш гайхалтай талуудыг нээгээд тэ өөр дээрээ илүү ажиллаад гоё дотоод хүнийгээ ингээ хайрлаад ихэсэн цагт та бол хайрыг хангалттай хүртэж чадна гэсэн юм гоё уншлага боллоо. За ингээд энэ хүрээд 1-р группийн маань уншлага өндөрлж байна. Тэгээ та бүхэнд хэрэгэлсэн байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. За групп 2-ын маань September гэсэн картыг сонгожээ. За faster face. Ер нь бол 9 сар гэдэг нэг тийм бас аюу утга төгөлдөр болж таарч байна. Тэгэхээр ер нь өнөөдрийн маань уншлагууд жоохон хол байгаад байна. За ер нь бол энэхүү карт маань тий өөр дээрээ маш илүү сайн одоо бүтээлч байхыг шаардж байгаа юм хүү карт маань байгаад байна. За ер нь бол маш гоё тий ингээд нэг юм үйл хэрчнээ ингээд одоо бүрхсэн байгаа ч гэсэн яг ингээ үүлний араас одоо нар гарч ирж байна те. Тэгээд энэ хүн навчин дээр тусаж байна гэдэг нь ер нь бол та өөрийгөө гоё те юм гэрлээр тэтгэрээ гэсэн бас утга учир бүх юм дандаа харанхуй байдгүй шүү гэсэн утга учир байна. За яг би ийм одоо гоё байгалийн үзэгдлийг үнэхээр харж байсан. Тэгээд байгалийн үзэгдэл өөрөө маш хурдан гэж солигдож ингэж гоё гайхамшиг харуулдаг юм байна лээ. Тэгэхээр ер нь бол тэ нэг юм одоо юу гэдэг юм дандаа нэг одоо тийм зүйл яг тэрнгээрээ байдгүй гэдгийн тод жишээ бид нарт байвал хорон ертөнц харуулд юм уу да гэсэн нэг юм мэдрэмж төрж байсан. За тэгэхээр энэ үүлийн цаанаас нар гарч ирж байгааг бол хараад надад бол үнэхээр гоё санагдаж байна. За тэгэхээр групп 2-ын маань энэхүү картаар уншлах их болно. За September картыг сонсон групп 2-ын хонд маань тэр нэгэн хүн бодож явдаг тэр нэгэн хүн нь эргэж ирэх үү? За групп 1 Queen of Pentacles. За эргэлдэж байгаад буруу дэше хараад гараад ирлээ. Four of Cups. That card маань 9 of Swords card маань 6 of Swords, 4 of Swords. За High Priestess card маань уруу дэше хараад гараад ирлээ. Three of Swords. За Moon. За 3-дугаар группийнхан маань 2-дугаар группийнхан маань жоохон тэ нэг юм асуудалтай групп байна. За Queen of Pentacles буюу эхлэлийн картн дээр бүгдээрээ жоохон тодруулга хацгаая. Queen of Pentacles Magician, Three of Swords. За ер нь тийм ч болов гэж бодсон юм аа гэх шиг ер нь бол энэ штэ 2-дугаар группийнхан бол жоохон өөрийн хороо зүтгэсэн юм да гэмээр юм аа. Тэ Queen of Pentacles карт маань ер нь бол одоо юу гэдэг хин нэгнээс яг ийм амлалт хүсэх гэсэн ийм карт. За яг амлалт хүсэх жоохон ер нь бол амлалт одоо нөгөө нэг ер нь бол хүний ихнэртэй нэг ийм болох ийм нөгөө энергитэй карт тахгүй юу Queen of Pentacles нь. За тэгэхээр энэ бол яг нөгөө нэг талынх болж таарад байна л да. За яагаад тэгэхээр те 9 of Cups card, Three of Swords, Magician. Magician өөрөө бол яг те энэ хорон ертөнц дээр ямарваа нэг зүйлийг гоё ингэж одоо өөрийн хүссэн төсөөлсөн зүйлээ те энэ хорон ертөнцид
буулгаж ирэх ийм гоё нэрхтэй карт байдаг. Тэгэхээр энд бол яагаад ч энэ нэг юм болоогүй, цаг нь болоогүй байхад та магадгүй нөгөө хүнээ яаруулсан, эсвэл нөгөө хүнд нь таныг болоогүй байхад яаруулсан гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй одоо нэг талын эрх ашиг яригдаж байна. За Queen of Pentacles картн дээр маань. За тэгэхээр одоо бол энэ харилцаанд яалтчгүй айгүй тийм огцом өөрчлөлтүүд орж ирсэн байгаа даа. Death карт маань бол одоо ер нь бол ийм нэлээд том өөрчлөлт гэж хэлнэ те. Энэ бол өөрийгөө эвдэж гарч ирэх ийм өөрчлөлт байдаг. Буюу хуучин та бол та бол шин та бий болох гэдэг шиг те. Тэгэхээр энэ харилцаан дээр ер нь бол энэ хүний хувьд ч тэр одоо таны хувьд ч тэр зүрх сэтгэлээ эдгэх тодорхой бус байдлуудыг тодорхой болгож тэ өөртөө ингэж ойлгож харах гих мэтчлэн маш олон зүйлүүд байгаад байна. За Nine of Swords карт маань бол энэ хүний хувьд харилцаагаа тэ магадгүй ингээ эргээд бодоход айгүй тийм асуудал ихтэй байсан байна гэсэн ийм бодлууд орж ирдэг. Ер нь бол яг ийм nightmare гэдэг шигтэй жоох ингээ хар дарж зүүдлэн шүн нойргууд нь ч гэдэм үү иймэрхүү зүйлүүд бол 2 дугаар группийнхэнд байсан учраас энэ хүнтэй таарийн хувьд энэ харилцаа явах шийдвэр гарсан. За ер нь бол яг ийм асуудал гэдэг зүйлийг энэ хүн өөрөө айгүй тийм доторлож бодохыг хүсэж байгаа буюу хин нэгнтэй бол нэг сайн тэ нэг хайхтар ярилцаад тахыг хүсэхгүй байгаад байна. За High Priestess карт маань ер нь бол ингээ уруу хараад гараад ирнэ гэдэг маань таарийн хувьд магадгүй юм нөгөө одоо ийм High Priestess ч өөрөө жоохон юм одоо юу гэдэг сүнслэг энергитэй карт байдаг. За бас маш юм нууцлаг карт маань байгаад идэв. Тэгэхээр High Priestess бол би бол уруу тишээ харж гарч ирснийг таарийн дундын коннекттэй одоо энэ таарыг холбдог байсан тэр сайн сайхан зүйлүүд нэг хэсэгтээ унтаа байдалд орсон. Тэ нэг мэдрэхээ байсан юу хийх чагийг ойлгохоо байсан ч гэдэм үү. За Three of Swords карт маань бол мэдээж зэрэг энд бол тэ яг хайр сэтгэлийн хувьд өвдөлттэй ийм харилцаа байсан байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол жоохон хугацаа бол би орно гэж хэлнэ. Яа тэгэхээр Star карт маань гарч ирсэн, Moon карт маань. За энэ дээр болохоор Strength карт маань бол ингээ хүчлэхгүйгээр ямарваа нэг зүйлийг ингээ хүчлэх шаардлага байхгүй. Одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэсэн ийм карт маань байгаад дим аа. За Moon карт маань те одоо бол таярт ингээд нэгээ жоохон онцгүй байдлаар ингээ харцсан те таярт одоо ийм төвшүүр байна. Буцаад нийлгээд зориг дутжээ. Буцаад ингээд нэг те яг гоё ийм эрүүл харилцаа гэдэг чинь өөрөө цаанаасаа асар их ийм нөгөө хоёр хүний одоо урд нь гаргасан тэр одоо харилцааныхаа асуудлыг дахин давтахгүй байх тэр одоо гоё одоо орон зай буюу маш гоё эрүүл харилцааг бий болгоно гэдэг нь цаг хугацаа ингээ шаарддаг гэсэн. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө хүчлэх шаардлагагүй буюу одоо нөгөө Strength карт маань гараад ирж байгаа. За Star карт бол тэг healing буюу таяр зүрх сэтгэлийн хувьд өмнө гаргасан алдаануудаа аягүй сайн бодоод энэ дээр ингээд Three of Swords чинь өөрөө нөгөө аягүй өвдөлттэй painful энэ карт маань байгаад тийм. Тэгэхээр тэр одоо зүрх сэтгэлийнхаа өвдөлтийг ер нь бол ингээд шарахыг аних одоо тэг одоо хугацааг нэгэндээ өгөх ёстой. За ер нь бол энэ харилцаа яалтчгүй жоохон ингээд тэг бодох юм ихтэй дахин эхлэхийн тулд маш их юм хүч хэрэгтэй гэдэг маань та хоёр өөртөө маш ингээд нөгөө энэ харилцаагаа үнэхээр хоёр талаасаа болно гэсэн ийм бодол авахгүй юм бол дандаа ийм давмгай нэг талын магадгүй жоохон юм нэг тэ одоо үйлдэл гарч ирдэг учраас энд бол яг нөгөө хин нэгэн талынх нь эрх ашиг угаасаа хөндөгцсөн учраас та хоёр ингээ холдсон байгаа тийм. За September гэдэг үг бол ер нь бол тэ нэг энэ өнөөдрийн маань уншлагын аюу тийм утга учиртай үг болж таарад байна. Тэгэхээр магадгүй та 9 сард те энэ хүнтэй одоо
уулзах эсвэл ярилцах тэр боломж нь гарч ирэх юм болов гэдэг шигтэй. Одоо яг л нөгөө энэ хар үйлний цаана ингээл нөгөө нар ингээл нэг жижигэн ингээд гарч ирж байгаас тэ тусаад тэгэхээр нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг уулзах боломж нь надад бол байгаа санагдлаа. Тэгээд хамгийн гол нь энэ дээр болвол тэ нөгөө одоо юу гэдэг навч маань ингээд навчин дээр маань аягүй гоё ингээд тусаад тэгээд одоо ийм тодорхой бус байсан зүйлүүд магадгүй та хоёр ярилцаад маш гоё тодорхой болгоод энэ харилцаагаа цааш нь үргэлжлүүлэх үгүйгээ тухайн үедээ шийдэх хаа гэсэн нэг юм мэдрэмж байна. За тэгээ бүгдээрээ ямар ч гэсэн шинэхэн ирсэн нэг хөөрхөн картнасаа та одоо тэ магадгүй 9 сар хүртэл ингээ хүлээлээ гэж бодоход нөгөө хүн үгүй 9 сар хүртэл хүлээлээ гэж бодоход та тэр хүртэл одоо юу хийж явах хэрэгтэй байх нь вэ гэдэг дээр бүгдээрээ маш хөөрхөн юм картууд маань өнгөлөг картууд маань ирсэн байгаа. За энэхүү картуудаасаа бүгдээрээ асууж авах болно. За групп 2-ын маань энэ хүнээ эртэлтэй юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ? За you shine like the stars. Ой. Чи яг л тэ одоо юу шиг од шиг гялалцаж байна гэж байна. Тэгэхээр энэ үг бол бас тэ нэг тийм утга учиргүй үг бол биш. Энэ star card маань энд байгаа даа. Тэгэхээр энэ хийлинг хийх карт буюу магадгүй тэ та ингээ хийлинг өөрийнхөө гоё зүрх сэтгэлийг шарахыг эдгэж чадсанараа яг ингээд бриллиант чиг л одоо гялтганах нь байна да. Энд бол яалтчгүй ингээд нөгөө юу маань идэвхрэлтийн зүйл таярт бол шаардлагатай байна гэсэн. За дараагийн карт маань за ер нь бол тэ одоо ер нь юмс ингээд дууссан гэдэгт итэг. За followed by beginning. За яг нь шинээр ер нь бол юмстэй эхлэн гэдэгт бас за эхлэл ер нь бол хизээ ирэх гэдгийг бол нэг сайн ингээд тэ нөгөө мэдгүйгээр зүгээр нөгөө дагаараа гэдэг ч юм уу тэ нөгөө follow гэдэг чинь ер нь бол нөгөө шинэ эхлэлийг одоо дагах одоо юу гэдэг юм бэ? Ер нь бол нөгөө энэ уншлаган дээр маань яриад байгаа шүү дээ. Одоо хүчлэх хэрэггүй ер нь бол гоё урсгалаар нь явчаарай гэсэн л утга. За ер нь бол ийм биш үү? Одоо нөгөө нэг эндинг нь ер нь бол энэ харилцааны төгсгөл бол шинэ эхлэлч одоо нөгөө нэг гоё одоо суурь нэж магадгүй тий. Яагаад гэвэл та хоёр талаасаа ингээ өөрчлөгдөх хэрэгтэй байдаг. Магадгүй ингээд маш гоё юм ер нь л ингээл хайр сэтгэлийн харилцаа чи өөрөө жоохон юм unconditional тий нэг болцлогүйгээр гоё хайрлцдаг нэг нэгэндээ гоё орон зайг нь хүчдэг нэг зөв эрүүл харилцаа гэдэг чи өөрөө нөгөө маш чаленжтай тий нөгөө хоёр хүний сүнсний сэрэлтэх юм уу да гэгээрлээс их шалтгааллах нэг тийм асуудал байдаг юм шиг санагддаг шүү ер нь бол. За ингээд 3 дахь карт маань do more of what you maximizing. Чамайг тэ маш гайхамшигтай гоё болгох юмыг ингээ хийгэрээ гэж тэгтээ do more гэдэг аахгүй юу? Ингээд илүү их ингээ хичээх шаардлага байгаад байна. Энэ нөө productive гэхээр ер нь бол нэг бүтээлч байдал гэдэг зүйл бол одоо 2 дугаар группийн маань маш одоо чухал зүйл болоод байгаа юм тий. Тэгэхээр илүү ингээд тэ амьдралаас гоё ингээд таашаал авах маш гоё юм аз жаргалтай байх тэр зүйлүүдийг одоо та бол хийх хэрэгтэй юм байна. Таныг хамгийн гайхамшигтай гэж өөрийгөө тэгж мэдрэх тэр гайхамшигтай зүйлийг та хийж эхлэнэ. За энэ ямар гоё юм те. Энэ хамгийн доотлын карт юм би тавьсан. Тэгсэн чинь та л маш мундаг шүү те. Sunflower гэнэ нөгөө наран цэцэг. За тэгэхээр групп 2-ын маань ийм л одоо нөгөө нэг мундаг хүмүүс байгаад байна. Тэгээд
Ер нь бол те гэрэлтэй гэдэг үг л айгүй тийм их гарч ирлээ те. Энэ shine, энд одоо гоё, энд болохоор одоо бас bright side те өөрийнхөө илүү гэгээлэг талыг ингэж харж амьдрах ёстой хүмүүс байгаад байна. За ингээд групп 2-ындоо амжилт хүсье. Энэ хүрээд дуушлага маань өндөрлөж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань энэхүү цагны картыг сонгожээ. Тэ өргөжлүүлээ дээ. Гоё ингээд тэ урагшаага алхам хийгээрээ өөрийгөө хайрлаарай гэсэн энэхүү картын сонголтыг хийжээ. За тэгэхээр групп 3-ны маань бодож явдаг хүн тэр эргэж ирэх үү гэсэн уншлага маань энэхүү картнаас эхэллээ. За групп 3 тэр эргэж ирэх үү? Таны бодож байгаа тэр нэгэн хүн таны амьдралд ирэх үү? За энэ арай л олон карт байна. Групп 3 За Ten of Wands карт маань Two of Swords карт маань гарч ирлээ. Emperor Temperance урд шаарч гарч ирлээ. Тэр эргэж ирэх үү? За картууд маань зүгээр л эргэлдээд л шүү дээ. Seven of Pentacles бас бурууд шаараад гараад ирлээ. Magician Three of Swords Ace of Pentacles Nine of Cups за Hermit. За ер нь бол штэ 3 дугаар группийнхан бол миний хувьд бол энэ хүнийг хүлээгээд ер нь хэрэггүй юм уу даа л гэсэн бодол. Яа гэвэл Nine of Cups карт, Hermit карт маань ер нь бол энэ хүн өөрийнхөө дотоод руу ингээд аюул сайн чиглэлсэн байна гэсэн үг. Ер нь ингээд тэ нэг энэ бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэдэг карт байна тийм. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө зорилго тэ амьдрал энэ хүний амьдрал яг өөрийнх нь амьдрал аз жаргалтай байх тэр зарчмыг энэ хүн одоо амьдралдаа хайгаад эхэлсэн гэсэн үг. За Hermit бол үнэхээр уг нь бол үнэхээр гоё карт. За тэгтээ нөгөө юу гэдэг ирэхгүй гэж хэлээд байгаа шалтгаан нь ер нь бол юм. Hermit бол ер нь бол маш удна. Энэ хүн бол хийх ажил надад бол маш их байна гэдэг л юм комент аваад хойшлж байгаа буюу өөрийнх нь амьдралд те яг хамгийн чухал зүйлүүдээ энэ хүн хийж амьдрнаа. King of Swords карт хамгийн доотлолтой давхар гарч ирж байна. За King of Swords бол ерөөхдөө өөрөөс чинь зай авсан гэсэн үг. Одоо өөрийнхөө те одоо ханыг урдаа барьсан гэсэн үг. За ер нь бол энэ харилцаа энэ одоо таны асууж байгаа хүн та хоёрын дунд айгүй их юм асуудал байсан байна. Ер нь бол ингээд нэг юм айгүй тийм ачаатай юм шигэлтэй нэг юм хүнд мэдрэмжтэй нэг тийм гоё happy гоё уюуд яг энэ харилцаанд байсан уу гэдэг юм айгүй том асуултын хариулт бол энэ дотор бол байна. Ягаад тэгэхээр энд бол яг feelings гэдэг cups карт маань алга танд одоо юу гэдэм маш их татагдж байсан те сэтгэлдээ ч гэдэм үү маш их хайртай ч гэдэм уучлаарай тийм карт маань байхгүй байна. Энэ бол илүү ингээд асуудлуудаар дүүрэн жоохон тийм те нийгмээсээ ингээд жоохон хаширдаг нэг юм одоо нэг юм мэдрэмж байгаа даа. За Two of Swords бол бас өөрөө нөгөө яг энэ King of Swords карттай адилхан яг шууд ингээ өөрийгөө хаачж байгаа байхгүй юу? Ер нь бол өөрийгөө нэг хүн чинь нэг одоо инстинктээрээ те нэг юм төрлөх юм нэг
одоо зүүн совингороо гэх юм уу да. За энэ харилцаа л ер нь бол надад ямар нэгэн тийм маш гоё те nice зүйлүүдийг бол өгөхгүй юм байна гэдэг энэ харах үнцгийг энэ хүн нэлээд удаан хугацаанд те энэ харилцаагаа үнэлж дүгнэж харсныхаа эцэст миний хувьд бол жоохон юм boundary хил хязгаар тогтооод явсан. Одоо ингээд явсан байна. За Emperor өөрөө сая хэлсэндээ нэлээд юм энэ хүн бол жоохон юм хүүтэн төрлийн за хүүтэн гэхээр бол муу бол биш. Энэ бол мачуур. Тэгээ энэ бол төлөвшсөн хүний хэлнэ. Гэхдээ хамгийн гол нь үнэхээр яг нөгөө хөрсөн дээрээ бууж ямарваа нэг зүйлийг харж тэрэн дээрээ үнэлэлт дүгнэлт хийгээд за энэ зүйл дээрээ өөрийнхөө зарчмыг оруулаад ингээд одоо нөгөө жанжин шугамаа одоо аваад ер нь шийтсэн гэсэн үг. За temperance маань эрэг нөгөө нэг доошоо харсан гарч ирж байгаа те. Тэгэхээр энд бол яг баланс гэдэг зүйл бол маш их яригдахаар байгаа те энд. За дээр нь энд Seven of Pentacles карт маань бас ингээ уруу тийшээ хараад гараад ирсэн те. Тэгэхээр энд ер нь бол ингээд нэг юм удаан хугацаанд өөрийнхөө хийж одоо энэ харилцаан дээр те өөрийнхөө талаас маш их ингээ хүчин чармаалт гаргасан бол тэрийгэ хурааж авах гэдэг нэг ийм карт маань буруу тийшээ хараад гараад ирэхээр ер нь бол энд тэг ингээ хичээгээд чи нэг тийм сонин нэмэргүй юм шиг те нэг ийм мэдрэмж энэ хүн бол авчихсан байгаад байна. За Magician бол гоё карт те ууг нь бол гоё. Magician-ы араас Three of Swords гараад ирсэн. За ер нь бол ингээ бүхэл энерги харах юм бол Magician юу вэ гэхээр энэ хүн өөрийнхөө л амьдралд одоо гэрэл гэгийг авчрахыг хүсэж байгаа өөрийнхөө зорилгын төлөө урагшилж байгаа хүн болохоос биш одоо хайр дурлал гэдэг зүйлээс бол хэсэгтэй нөгөө хол байх гэдэг зарчим аавна. За Ace of Pentacles карт маань шинэ боломжтой шинэ эхлэл хорвоо ертөнд ингээд нэг юм одоо энэ хүнд ямарваа нэг зүйлийг магадгүй те өөртөө чинь холбогдох боломжийг өглөө гэхэд энэ хүн бол одоохондоо миний хувьд бол нөө авах тийм энэ одоо боломжийг энэ хүн одоохондоо хүлээж авахгүй гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ хүн бол яг л нэг юм те өөрийнхөө амьдралд хайр сэтгэл одоо яг ийм одоо эрүүл ийм сайхан одоо харилцаатай хайр сэтгэл за эд баялаг те эрх мэдэл мөнгө санхүү ажил карьер гэлтэй энэ бүхнийгаа л энэ хүн ер нь бол амьдралдаа ингээ манифест хийж байгаа буюу ер нь бол энэ хүнийг тэг одоогоор тодорхойлох юм бол яг ерөөсөө энэ багын бүх картанд л ер нь бол энэ хүнийг аягүй тодорхойлоод байна те энэ хүн ганцаараа байхыг хүсэж байна энэ нас ганцаараа байхыг хүсэж байна те за энд болохоор ер нь бол ийм хаалттай байна за энд бол өөрийнхөө амьдралд одоо байж болох хамгийн сайхан зүйлүүдийг ер нь бол дуудаж байгаа яагаад тэгж хэлж байгаа уг нь бол Magician те чамтай одоо жишээ нь үзэж байгаа тантай цуг энэ хүн байх ийм одоо хүсэл сонирхол магадгүй байж болно шүү дээ гэж бодож байгаа бол яагаад би тэгж энэ Magician-ыг тэгж тайлбарлаад байгаа вэ гэхээр Nine of Cups карт, Hermit карт гарч ирсэн тохиолдолд энэ бол таныг ерөөсөө ингээд те миний амьдралд энэ хүн ингээд өөрөө чинь бол нөө гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ 3 дугаар группийнхан. За энэ хүн бол ингээд уушлаараа ер нь бол жоохон цаашилсан те энд ингээд таны сонголтын карт хүртэл те keep going урагшил те нэг нэгээр урагшил өөрөө өөрийгөө айгуу сайн take care хийгээрээ те өөрөө дээрээ илүү сайн ажиллаарай гэсэн юм карт маань гарч ирлээ. Тэгээд угаасаа л ерөнхийдөө бол тарот мэрэг маань 3-6 сарын хугацаатай уншлага учраас за энэ хооронд те энэ хүмүүс ингээд за бүр тэр чигтээ ингээд алга болсон юм байна гэж бодхоосоо илүү энэ хооронд магадгүй те энэ хүний энерги ингээд гоё өөрчлөгдөөд за өөрийнхөө ажил амьдрал гоё ингээд тэгшрээд те гоё болоод ирсний дараад нь яах нь бол тухайн хүний асуудал болоод харж байна. За энэ хооронд хамгийн гол нь те та өөрийгөө нэг алдчихгүй хүн шиг за дээр нь энэ хүнийг те хизээ ярих бол гэдэг ингээд нэг эцэс төгсгөлгүй нэг юм нэг цикл
тайм дотор орлогогүйгээр өөрөө өөрийнхөө яг урдахгүй ажлыг хийгээл өөрөө өөртөө ингээд өөрөө өөрийгөө хайрлаад өөрөө өөртөө таалагдаад амьдарч байхад бүх юмс ингээд сайхан болох боломжтой шүү. За ингээд групп бүрийнхэнд маань өгөх юу хийж явах ёстой вэ гэдэг бас нэг юм сигнал өгөхтэй энэхүү нэг гоё картуудаасаа Oracle картуудаасаа авцгаая. За групп 3. За та бол хайрлагдсан, та энэ хүнээс ч илүү те хайрыг хүртэх одоо боломжтой юм аа. Та өөрөө ч энийг мэдэхгүй. Та бол маш мундаг зөрөгтэй шүү гэж байна. За. Дараагийн карт маань та хамгийн их айдаг зүйлээ хийнэ. За энэ бол айгуу гоё заяа. Энэ бол үнэхээр нөгөө нэг comfort zone гэдэг ямиг нөгөө иддэг зүйл байгаа даа. Тэгэхээр ер нь бол штэ хүн урт наслыг гэх юм бол өөрийнхөө үнэхээр айдаг зүйлтэйгээ нүүр тулаад тэр зүйлийг хийх ёстой. За тэгжээж таны тарих дахин ийм гоё те апдейт хийж сэргэж явдаг болохоос биш ямар нэгэн зүйлээс айгаал комфорт зонд ороод те тархиаж ажиллахгүй, толгоож ажиллахгүй. За ингээд те юмнаас цухтаад юу ч бодохыг хүсэхгүй ингээд явааддаг хүмүүс бол надад үнэхээр юм айгүй хэцүү санагддаг. Яагаад тэгэхээр тарих өөрөө ингэж айгүй тийм чаленжтай ажиллах дуртай шин зүйлд айгүй тийм мэдрэг те одоо шин зүйлээр маш их юм цангаж үлсгэлэн явдаг. Тэгэхээр та тэр зүйлийг ингээд өөд байвал тарих таны талд үнэхээр ингээ гайхамшигтайгаар ажиллаж эхлэх болно. Буюу ингээд те мэдлэг гэдэг зүйлийг бол заавал нэгт тавьж яваарэ гэж хэлэн. За би бол одоо жишээ нь ингээ өөр дөр жишээ авъя л да. Би та хамгийн их айдаг зүйлээ ингээ хий гэдэг нь болохоор би болохоор дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг аягүй сайн хийдэг байж байгаа. Тэрнээсээ ингээд хашраад ингээд болцсон байсныгаа одоо буцаагаад нөгөө зүйлийгээ бүр ингээд оруулж ирж байгаа, бүр ингээд хүчээр ингээд оруулж ирж байгаа буюу ямар ч байсан өглөө ингээд босоод нэг зүнхээ ингээд бүр дургүй байсан ч хамаагүй ингээд нөгөө дасгалынхаа газар очиод ядаж нэгтэй нэг жоохон ингээд нэг бүр ингээд налж байгаа унсан ч гэсэн нэг 10-20 минут ингээд зам дээр алхаад ч юм уу те ингээд дуусгаж болно. Хамгийн гол нь та гэрээсээ гараад тэнд очино гэдэг нь аягүй сайн буюу таны далд хумсруу өөрөө таныг ингээд те ингээд явдсан шүү гэд ингээд нэг жижигэн зүйлийг ингээд бүртгээд идэх байхгүй. Тэгээ бүртгэж жагаад тэр нь нөгөө гоё дадал болоод ингээд та эрүүл чирэг те гоё бие бэлтэртэй ингээд өөртөө ихтэй гоё болно гэдэг санаа. За энэ бол яг тийм жишээ шүү заяа. За тэгэхэд өөрийнхөө гоё inspire авдаг юмыг бусад хүмүүсээс олж хараа гэдэг чинь шүү дээ. Inspire others by doing what inspires you. За тэгэхээр ер нь бол одоо бусад хүмүүс бас одоо мундаг гоё те юм нэг өөртөө чаленжтай яваад байгаа хүмүүсийг хараад өөртөө гоё ингээд чаленж тавих нь юм шүү. За ингээд 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.